morning, good afternoon and good evening. The Mongolian way мэдчилж байна. Энэ удаагийн видеогоор бид англи хэлээр ярих чадвараа сайжруулах хамгийн амархан аргуудын талаар ярилцах болно. За хэрв та өөрийн англи хэлээр ярих чадвараа дээшлүүлмээр байгаа бол таны хийх цорын ганц зүйл бол давтах, мөн дахиад давтах гэдгийг хэлж бити мартаарай. За тиймээ дүрм сурах эсвэл ганцаараа англи хэлээр юм сонсох англи хэлээр ярих чадвараа сайжруулахад бол төдийлөн бол тус болдоггүй. За тиймээс бидний зүгээс англи хэлний ярианы чадвараа сайжруулах дөрвөн амархан аргыг бол та бүхэндээ хүргэж байна. За нэгдүгээр арга бол хэрв танд ярианы англи хэлийг сайжруулахад чинь туслах хамтдаа ярилцах найз байхгүй байгаа бол та өөртөөгөө англиар ярилцах нь хамгийн шилдэг арга байдаг. За энэ арга нь зөвхөн таны ярианы чадварыг сайжруулахаас гадна өөрийн дүрмийн чадвар, үгийн баялаг болоод зөв бүтцтэй өгүүлбэрээр ярихад ч нь бол тус болдог. За энэ аргыг тогтмол давтах тусам өөртөө илүү ихтэй болж англиар ярихдаа бусдаа санаа зовход болж эхэлдэг. За ингэж өөртөөгөө ярилцахдаа хэд хэдэн өгүүлбэрийг авч өөрчлөн бас давтах хэрэгтэй. За жишээ нь хэрв таны давтаж буй өгүүлбэр I'm 18 years old and I still live with my parents. I'm 18 years old and I still live with my parents. За гэсэн өгүүлбэр байвал үүнийг хэсэг давтсныхаа дараа утгыг нь өөрчлөөрэй. За жишээ нь She's 18 years old and she still lives with her parents. She's 18 years old and she still lives with her parents. За гэж бол хөөргөж болно. За ингэснээр өөрийнхөө талаар ярихын сацуу за бусад хүний талаар хэрхэн ярихыг сурах ач тустай байдаг. За жишээ нь жишээ 2 I had to go on diet with my wife last month. I had to go on diet with my wife last month. За энэ өгүүлбэрийг хэсэг давсныхаа дараа өөр дээрээ бус харин бусад хүний талаар болон өөрчлөн He had to go on diet with his wife last month. He had to go on diet with his wife last month. За энэ өгүүлбэр бүрээ өөрөөр хэлцвэл ирээдүйд бусадтай ярилцахад илүү амархан болно. За хоёрдугаар арга зөвхөн уншсан өгүүлбэрээ татахын оронд тухайн өгүүлбэрийг илүү дэлгэрэнгүй өөрийн хүснээр болгож өөрчилж сурах. Ингэснээр цаашдаа өгөгдсөн өгүүлбэрийг бусад тайлбарлах нэг зүйлийн талаар илүү дэлгэрэнгүй ярьж сурахд ч бол тустай. За өмнөх жишээн дээр дахин авч үзье. I'm 18 years old and I live with my parents. За энэ өгүүлбэрийг илүү дэлгэрэнгүй болгоё. She used to live with her grandparents when she was a little girl. And then, when she turned 18, she moved to live with her parents. But in the future, she will try her best to buy her own house to live independently. За хоёр өгүүлбэр утгын хувьд нэг боловч сүүлийн жишээн дээр жирийн нэгэн богино өгүүлбэрийг хэрхэн өөрчилж илүү дэлгэрэнгүй өөрөөр ярьж болохыг бол харуулж байна. За яг энэ жишээ шиг та өөрт тохиолдсон зүйл ч юм уу харсан зүйлээ жишээ болон ярихыг хичээж байгаарай. Ингэснээр өгүүлбэрт нь илүү урт болж түүний хажуугаар хэрэглэгдэх үгс өгүүлбэрийн бүтэц болоод дүрмийн хувьд ч гэсэн давхар таньдаг сайжруул байт юм шүү. За 3 дугаарт өмнөх 2 аргыг хэрэглэж сурсныхаа дараа өөр тохиолдсон зүйлийн талаар англиар бичиж өөртөө ярьж байхыг хичээгэр. За нэг зүйл болоход дотроо энийг англиар юу гэж хэлэх билээ гэж бодож сурах хэрэгтэй. Жишээ нь хэрвээ ажлаасаа хоцорч байвал дотроо I'm late at work. Ажлаасаа хоцорч байвал how do I say I'm late at work гэж хэлж болно. За өөрөөсөө асууж аль болох өөртөө англиар ярилцж байгаарай. За 4-р маргааш хийх ажлын төлөвлөгөөгөө англиар гаргаж сурах. За мөн тэрийгэ даган уншиж бас ярьж сураарай. За жишээ нь My daily routine is like other people. I get up at 6:30 and then I brush my teeth and have breakfast after 30 minutes later. At about 7:30, I go to school on foot and start my school time at 8. Миний өдөр бусад хүмүүстэй адилхан байдаг. Өглөө 6:30-д сэрдэг. Сэрснийхээ дараа шүдээ угааж 30 минутын дараа өглөөний цайгаа уудаг. 7:30-ийн үед сургууль руугаа явдаг бөгөөд хичээл 8 цагаас эхэлдэг гэсэн өгүүлбэр байна. За өмнөх оройн маргааш юу хийх талаар бодоод
тэрийг англиар бичиж сураад уншаад бас чангаар ярьж сураа. Байнга та англиар өөртөө ярих, байнга иймэрхүү зүйлүүдийг англиар давтаж хэлж байх нь ирээдүйд та англиар ярихад чинь илүү амар болж баг багаар та өөртөө итгэлтэй болж ирд юм шүү. За ингээд энэ удаагийн дугаарыг дуусч байна. Хэрв та манай өмнөх дугаарууд болох хэрхэн англи хэлийг хурдан сурах уу, хэрхэн өөрийгөө англиар танилцуулж сурах уу гэх бичлэгүүдийг үзэж амжаагүй байгаа бол манай сувг руу ороод үзээрэй гэж зөвлөе. Ингээд бидний бичлэг таалагдсан бол subscribe дараарай. Бид танд англи хэлийг хэрхэн сурах тал дээр тогтмол видео өгч явах болно. Ингээд дараа уулзлаа. Түр баяртай.